Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Сайн бацгаана уу? За өнөөдрийн хичээлээр тригонометрийн функцууд гэсэн хичээл орно. За өнөөдрийн хичээлийн гол зорилго маань секанс, косеканс, тангенс функцуудыг синус, косинус, тангенс функцуудаа хэрхэн хамааралтай болохыг судлах бөгөөд эдгээр функцийн графуудыг авч үзнэ. За тэгэхээр математикт 1 хувахан синус x ч юм уу 1 хувахан косинус x, 1 хувахан тангенс x гэсэн энэ функцуудыг хэлбэрээр бичих асуудлууд гарч ирдэг. За тэгэхээр энд ямар тэмдэглэлийг ашиглаж байгаа вэ гэхээр синус x нь тгээс ялгаатай үед 1 хувахан синус x функцийг косеканс x гэж тэмдэглээд энийг бид нэр косеканс гэж ерөнхийдөө уншдаг. За тэгвэл 1 хувахан косинус x гэсэн энэ функцийг косинус x нь тгээс ялгаатай үед 1 хувахан косинус x функцийг секанс x гэж тодорхойлоод уншихдаа секанс x гэж унших нэ. За мөн 1 хувахан тангенс x хэлбэрийн функцийг синус x нь тгээс ялгаатай үед энэхүү функцийг котангенс x гэсэн ийм тэмдэглэлийг ашиглаад энийг дуудахдаа котангенс x гэж дууддаг байх нэ. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бол косеканс x, секанс x, котангенс x гэсэн гурван шин төрлийн функцийг бол авч үзэж байна. Эдгээр функцийн графууд болон шин чанаруудын талаар дэлгэрүүлээд үзээд явах нэ. За эхний ээлжинд бол хоёр төрлийн зүйлийг авч үзнэ. Нэгдүгээрт нь бол жишээгээр аваа өгчээ. Дараах илэрхийллийн утгуудыг олоорой гэж. Секанс 3/2π-ийн утга хэд байх юм бэ гэдэг даалгавар асууж байна. За тэгвэл секанс функцийг ямар функцийг тодорхойлсон бэлээ гэдгээ санана. Энэ бол яг нь 1 хувахан косинус x гэдэг функц байгаа гэж харж байгаа тийм ээ. За 1 хувахан косинус x буюу косинус x-ийн утгыг олчвол секанс x-ийн утга олдох нь яг нь ойлгомжтой байгаа юм тийм ээ. За тэгвэл косинус 3/2π утгыг тооцоолъё. Тэгвэл одоо яг нь 3/2π гэдэг бол π-гээс асхан 2/3π буюу энд эмэгтэйлийн томьёо ашиглачвал за хоёрдугаар мөчөд косинус хасах тэмдэгтэй нэр өөрчлөгдөхгүй гэхээр 3/π за 3/π харгалзах утга бол 2/1 тийм ээ. Өөрөөр хэлбэл косинус 3/2π-д хасах 2/1 харгалзаж байгаа. Тэгвэл секанс 3/2π-д бол яг нь түүний уруу хасах 2 байх нь байна тийм ээ. За дараагийн бодлого бол косеканс 6/5π-д харгалзах утгыг олоорой гэдэг бодлого байна. За энийг бодно гэдэг бол яг нь косеканс функц нь өөрөө ямар функц юм бэ гэдгээ санана. 1 хувахан синус функцийг косеканс функцээс тодорхойлсон байна. За тэгвэл синус функцийн 6/5π-д утгыг олоход л тийм ээ энэ бодлогын утга олдох юм байна тийм ээ. За тэгвэл мөн яг нь 6/5π гэдгийг яг нь π-гээс асхан 6/π гэж задлчих болж байна. За энэ задрага бол яг нь эмэгтэйлийн томьёо харагдаж байгаа. Өмнөх ангиудад үтсэн. За эндээс эмэгтэйлийн томьёогоор 2 дугаар мөчид синус нэмэлт тэмдэгтэй 6/π болж байна тийм ээ. За 6/π-ийн утга бол 2/1. За мөн 1 хувахан 2/1 буюу косеканс 6/5π гэдэг нь өөрөө 2 гэсэн утгатай байх нь байна тийм ээ. За дараагийн бодлого бол котангенс хасах 3/2π гэсэн энэ функцийн утгыг олоорой гэсэн бодлого байна. За энэ ямар функцийг котангенс гэж тодорхойлсон бэ гэдгээ саная. За тэгвэл 1 хувахан тангенс x гэсэн функцийг котангенс x гэж тодорхойлсон тийм ээ. За ингээд тодорхойлт тасаар аваад үзвэл бид нэр тангенс x-ийн утгыг олчвол гарч ирсэн утгаа 1 таваагаад котангенс x-ийн утгыг олчих юм байна тийм ээ. За тэгвэл 3/хасах 3/2π гэдэг бол за энд тангенс функц өөрөө бүтэн π үйтэй учраас π утгуудад бүр дээр яг нь функцийн утга давхцдаг учраас энэ утга дээр яг нь π нэмээд өгч функц утгад хоорондоо давхцна гэвэл за хялбарчлаад 3/π болчихж байгаа юм байна. Тангенс 3/π. Тангенс 3/π-д
язгуурын дор 3 байгаа тийм ээ. За эндээс яах нь котангенс 3-ны хас 2 p гэдэг бол 1-ийн хуваах нь язгуурын дор 3 байна гэсэн. Гэх мэтлэн тангенс, котангенс, косиканс, секанс гэсэн функцийн утгуудыг тус бүрд нь яах нь олоод яваад байж болох нь байна. За тэгвэл энэ функцийн утгуудыг олж болж байгаа юм чинь цаашаа үргэлжлүүлээд өөр бусад бүх утгуудыг авах бас мөн тодорхойлоод яваад байж болох нь байна. За хоёрт нь за дараах тэгшлийн шийдийг олоор гэж. За нэгдүгээрт нь синус x тэнцүү тэг гэдэг тэгштгэлийг авч үзье. За тэгэхээр синус функц тийм ээ. X-ийн ямар утганд тэгтэй тэнцэх вэ гэдэг асуудлыг авч үзэж байгаа гэсэн үг. X-ийн оронд ямар тоо тавьвал тэг гарч ирэх вэ? Өөрөөр хэлбэл синусийн утга x тэнцүү тэг өнцгийн тийм ээ. Тэг градусд бол тэг утгатай байдаг бүгдээрээ санаж байгаа. За цаашаа 180-аар үргэлжлүүлээд p завсар дээр p утганд байх бас яах нь тэг утгатай байдаг тийм ээ. Тригонометрийн тойрог дээр тодорхойлж байсан байгаа тийм ээ. За хэмжээчлэн ерөнхийдөө синус энэ онцгой утгын утга нь x тэнцүү p k үетэй гэвэл k-гийн бүхэл утгууд дээр яах нь тус бүр утгуудыг тооцоолоод яваад байгаа юм байна. За дараагийн жишээ бол синус косинус x нь тгээс ялгаатай байх. Ийм хэлбэрийн тэгштгэлийн шийдийг олъё. Өөрөөр хэлбэл x ямар утгад косинусын утга тгээс ялгаатай гарч ирэх вэ гэдэг асуудал гарч иж байгаа гэсэн. За тэгэхээр функцийн ерөнхий шийд, тэгштгэлийн ерөнхий шийд бол 2-ны p дээр нэмэх нь pk гэсэн ерөнхий шийдтэй байгаа. Энэ утгуудад функцийн утга тгээс ялгаатай болно гэсэн. Энэ утгуудыг авахгүй бол функцийн утгууд тэгтээ тэнцэхгүй байгаад байна гэсэн үг байна тийм ээ. За өөрөөр хэлбэл k тэнцүү тэг үед x нь 2-ны 1 гарч, 2-ны p гарч, 2-ны p-г ялгаатай үед энэ функцийн утга өөрөө тгээс ялгаатай болно гэсэн яах нь ийм зүйлийг харж болох гэдэг тийм ээ. Өөрөөр хэлбэл k тэнцүү дахиад k тэнцүү 1 үед x нь хэдээс ялгаатай 2-ны 3p-гээс ялгаатай болсон. 2-ны 3p-гээс ялгаатай утгууд дээр x-ийн косинусын x-ийн утга тгээс ялгаатай болно гэсэн ийм зүйлүүдийг харж болох гэдэг тийм ээ. За эдгээр зүйлүүдийг ашиглаад y тэнцүү секанс x гэсэн функцийн графикийг бүгдээрээ байгуулж үзье. За тэгэхээр өөрөөр хэлбэл секанс функц чинь ямар үед тодорхойлогч байгаа гэхээр косинус x нь тгээс ялгаатай үед тодорхойлогч байгаа гэдгийг харах хэрэгтэй. Өөр саяны яриад байсан x-ийн утгууд дээр функцийн утга олдохгүй гэсэн санааг ярьж байгаа гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр саяны ярьсан юугаар бол 2-ны p гэдэг утгыг авахгүй гэдэг зүйл харагчаасан. 2-ны 3p гэдэг утгыг авахгүй байна гэсэн ийм зүйлүүдийг бол харж байсан. За тэгвэл энэ авахгүй утгуудыг яах нь тасархай шулуунаар зурчээ. За энд бол улаан зурагсаар харагдаж байна. За энэ x-ийн утгууд дээр функц тодорхойлогдохгүй, бусад утгууд дээр тодорхойлогдно гэж үзнэ. За тэгвэл одоо функцийн график бүгдээрээ байгуулцгаая. Эхлээд хасах 2-ны p-гээс нэмэх 2-ны p завсар дээрх функцийн утгуудыг бүгдээрээ тооцоолъё. Цэгээ тодорхойлохын тулд. За өөрөөр хэлбэл 18-ны хасах 7p таргалзах секанс функцийн утга хэд байх юм бэ гэдэг асуудлыг авч үзэж байгаа гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ тооны маш ашиглаад ч юм уу тийм ээ хялбар аргаар саяны бодсон өмнөх бодсон аргуудаараа тооцоолно. Тооцоолоод харуул. За косинусын секансын утга нь энд бол 2.9 байна. За хасах 3-ны p-д бол 2 байна. Гэх мэтлэнгээр яах нь энд харгалзаа өнцгийн утгууд бүгд ингэж олдож байгаа юм байна. За эдгээр цэгүүдээ бүгдээрээ одоо функцийн график дээрээ тодорхойлоод тэмдэглээд явбал за бас өөртөө бас зэрэгцээд яг тэмдэглээд явах хэрэгтэй. За өөрөөр хэлбэл ойролцоогоор тийм ээ 18-ны 7p буюу 70 градус тийм ээ хасах 70 градусд бол функцийн утга 2.9 гэсэн утгатай байгаа тийм ээ. За хасах 60 градусд бол тийм ээ 2 гэсэн утгатай байгаа тийм ээ. За хэмжлэн цэгүүдэд тэмдэглэсэн юм байна. За тэгвэл та нар одоо дахиад үргэлжлүүлээд юу хийх вэ гэхээр 2-ны p-гээс 2-ны 3p завсар дээр функцийн утгуудыг олоод цэгүүдэд тодорхойлж болно. За үргэлжлүүлээд бас өөртөө цэгээ тодорхойлоод үзээрэй. За тэгвэл ерөнхийдөө ямар энд эцний функцийн график ямар байдалтай харагдах вэ гэхээр
саяны тэмдэглэсэн цэгүүдэд дайруулах функцийн график зурвал за ийм функц гарч иж байгаа. Дараагийн завсар дээр тийм ээ хасах 2-ны фигээс 2-ны 3 фи завсар дээр функцийн утгууд хасах утгатай буюу за иймэрхүү байдалтай олдож байгаа. Гэх мэтчлэн функцийн утгуудыг цаашаа үргэлжлүүлээд олоод байвал яах нь иймэрхүү байдалтай байгаа. За мэдээж тийм ээ тгээс ялгаатай утгууд дээр энд функц тийм ээ тасарсан байгаа гэдгийг харж байгаа. Өөрөөр хэлбэл косинусын x нь тгээс ялгаатай учраас хасах 2-ны фи гэдэг завсар дээр яах нь утга олдохгүй байгаа гэсэн ийм зүйл харагдаж байгаа тийм ээ. За энэ функцийг ах нь энэ функцийн энэ график нь бол эрт тэнцөө секанс x гэсэн функцийн график байна. За энэ секанс x гэсэн функцийн графикийг одоо бүгдээрээ зурцсан юм чи эндээс тодорхой ажиглалтуудыг хийж болно. За би энд ингээд шулуун зурцсан байна тийм ээ. Жишээ нь өөрөөр хэлбэл энд энд цэг байна тийм ээ. Энд харгалзах x-ийн утга бол энд олдно. Энд харгалзах функцийн утга бол 2 байна тийм ээ. Энэ цэг бол тодорхой одоо үеийн дараа тийм ээ. Энд дахиад яах нь давтагдж байгаа. Энэ функц ажиглал ерөнхийдөө тэгш хэмтэй ийм функц байгаа. За тэгэхээр нөө косинус x функц маань өөрөө тэгш функц буюу 2p үетэй байсан бол мөн секанс функц нь яах нь мөн 2p үетэйгээр шийдүүд нь давхцаж байгаа гэдгийг цаашаа харж болно. Энэ функц ийшээ үргэлжлээ дахин ингээд зурагдаад байна гэдэг бүгдээр анзаарах хэрэгтэй. За тэгвэл одоо бүгдээрээ дараачийн нэг жишээ авч үзье. Ямар их жишээ гэхээр эрт тэнцээ котангс функцийн графикийг байгуулаарай гэсэн даалгавар байна. За эхлээд юусээ өөртөө оролдоод үзэх хэрэгтэй. Функцийн утгуудаа тооцоолно. Өөрөөр хэлбэл за энд би хялбархан байхаа үүднээс тодорхой x утгуудыг өгсөн байгаа. Харгалзах функцийн утгуудаа олоод тэгээд график цэгүүдэд тэмдэглээ графика байгуулах нь байна тийм ээ. За ингээд бүгдээрээ функцийн утгуудаа энэ хүснэгт таргалц функцийн утгуудаа тэмдэглэсэн байгаах тийм ээ. Өөрсдийнхөө олсон утгуудыг тулгаад хараарай. За энд бол яах нь 2.7, 1.7, за 1. За энд 30 градус, 60 градус тийм ээ. 0.6, 90 градустай тэг байна тийм ээ. За гэх мэтлэнгээр цаашаа ингэж явсан байна. За эдгээр цэгүүдэд тэмдэглээд функцийнхаа графикийг харуул. За нэг ийм функцийн график гарч иж байгаа юм байна. За энэ бол яах нь вэ? Энэ бол котангс x функцийн график байна тийм ээ. Котангс x функцийн график байна. За тэгвэл энэ функцийн график мөн саяны байдлаар бас ажиглаж болж байна. За энд нэг x-ийн утга аваад үзье. Энд x өнцгөө аваад үзье. Энэ x өнцгт харгалзах функцийн утга бол энд байна. Энд харгалзах функцийн утга бол 1 байна тийм ээ. За дахиад энэ 1 гэдэг утга дахиад функцийн графикта хаана давхцаж байгаа гэхээр энд давхцаж байна. Энд бол яах нь x-ийн утга олдож байна гэвэл энд байгаа x-ийн утга, энд байгаа x-ийн утгууд хоорондоо тэнцсэн учраас энэ яах нь мөн p дээр нэмэх x буюу p үетэй юм байна гэдэг бас яах нь хялбархан функцийн графиксаа хараад шинжилж болох юм байна. За ингээд өнөөдрийн хичээлээр бид бүхэн тригонометрийн үндсэн 3 функц болох секанс, косеканс, котангс гэсэн 3 функцийг авч үзсэн. За тэгвэл гэрийн даалгаварт би юу хэлж байгаа гэхээр эрт тэнцээ косеканс гэсэн функцийн графикийг байгуулаарай гэдэг даалгавар өгч байна. Тэгээд байгуулад бас яах нь ямар төрлийн график гарч ирэх нь тэнд гарч функцийн график дээр ямар шинжүүд байна гэдгийг ажиглаад багшаасаа зөвлөгөө авах байхаа. За ингээд өнөөдрийн хичээлд анхааралтай оролцсон хүүхдүүдэд баярлалаа.